хүлээгээд байгаа юм бэ, Маринет? Хэрвээ би өөрийгөө хэн гэдгийг хэлчихвэл надтай харьцахгүй байж магадгүй шүү дээ. Чи юу сэв? Би найз чинь байна. Надад найзууд байхгүй. Хэцүүхэн юм болох нь дээ. Чи юу сэв? Сайн уу ирэх мэ? Би шууд хөргөгч байна. Чи юу хийх юм бэ? Шууданга хогийн савнд хай. Чи юу сэв? Календар авах уу гэж асуух гэсэн юм. Наадхаа шатахгүй юу? Би календард дургүй. Арга ямар ч арга байхгүй юм байна л та. Байтаа, миний мэдих Маринет ийм амархан бууж өгөх хүн биш дээ. Чи юу сэв? Цэцэг үргэж ирлээ ноён дүпэн. За хурдан оруулаад хэр. Сайн уу? Би бол Маринет, ноён Дүпэний ач охин. Би яг орох гэж байлаа зүгээр гэвэл та надад наатахаа өгч. Би одоо өвөөд оруулаад өгчихье. Роланд ач охинтой юм уу? Байлгүй яах вэ? Чамд арай хүнд байна уу? Үгүй, зүгээр хөнгөн байна. Та малгайгаа өгөхгүй биз? Би өвөөгөр жаахан тоглох гэсэн юм. Өвөөдөө минь дамжуулаарай. Би дараа эрэхтээ малгайгаа авъя. Чи өөр хүн болж худлаа ярьж хүний гэрт орох зүгээр гэж бодож байна уу? Өвөө чинь чамтай уулзаж байгаагүй болохоор чамайг хараад яахыг чи мэдэхгүй шүү дээ. Яг ч худлаа биш л дээ. Би энэ цэцгийг дотогш нь оруулж өгнө гэж амласан шүү дээ. Хамгийн гол нь өнөөдөр хаавын төрсөн өдөр дээр өвөөг аваачихал байна. Ногтараа тики. Наадхаа нөгөө газараа тавьчихаа Гилберт. Нөгөө газар гэж хаана билээ? Чи чинь хингээч нь вэ? Би Гилбертийн уяалдуу Жамайн байна. Чи цэцэг хөргөхөд арай жаахан биш үү? Би дадлагжиж байгаамаа. Би ирээдүйд цэцгийн дэлгүүртэй болох хүсэлтэй учраас дадлагжиж байгаа юм. Ирээдүгөө бодож байгаа чинь сайн хэрэг. Цэцгээ наана газар орчих өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Авс. Та талхач юм уу? Чи цэцэг хөргөдөг хүн юм уу? Эсвэл мөрдөгч юм уу? Цэцгээ үлдээгээд ажиллаа бодооч. Таны тэр зуух 1972 оны Лепаниал зуух байна тийм ээ? Их ховор модоор галалдаг зуух. Цөөхөн хэдийг л хийсэн гэсэн. Чи энийг яаж мэддэг юм? Манай аав, үгүй, манай талхны түүхийн хичээлээ багш зааж өгсөн. Сони юм да. Талхны түүхийн хичээл үзэж байж цэцэг хөргөлтийн ажил хийдэг юм уу? Тийм шүү. Бүтэн 10 жил сурч байж хөргөлтийн ажилтан болдог гэд боддог. Чиний ажилд чинь амжилт хүсье. Наадхаа үлдээд эндээс яв. Та ямар сонин компьютертэй юм бэ? Компьютер гинэ. Би гэртээ хязгаарч тийм оруулж ирэхгүй. Наадах чинь зурагт. Тийм үү? Энэ одоо ажилтг юм уу? Үгүй. Нэг өдөр асаа гэсэн чинь шатаад ажиллагаа болсон. Хуучин болохоор харахгүй байхаа. Одоо бид интернетээр л бүх юмаа үздэг болсон. Тэр интернет чинь холбоосгүй утас шиг галзуу яриа. Тийм юм гэж байдгүй юм. Холбосон утас байхгүй байхад дуу яриа яаж дамжуулах юм? Амар хаан, бичил долгион эдгээс сансарт байгаа хиймэл дагуулаар дамжуулж мэдээгээ солилцдог байхгүй юу? Та дэлхийн хаанч байсан хүссэн хүнтэйгээ уцаар ярих боломжтой гэд боддоо.